дандаа миний аманд аялагчуд нэг дуу байд юм аа. Их тайвны хүч мэж хачиг яалаа даа гэд. Тэр дуунаас л аяарэ. Билүүтэ улиха ондо чоло ганциг нэмэло аймгийн зүүн говь сумын айлда манайх угаасаа тэнд ажиллаж амьдарч аав ээж маань тэнд малчин ардын хүүхэд би угаасаа тэгэл тэнд манайх сумын төв айл тэгээд жигрийн л ажил хийж ирсэн би ирсэн. Тэгэл эднийг өсөж өндөж жоохон байж ахт л би дандаа нэрвэн ажилд байсан. Эднэр бол яг жоохон байсан. Бас бэрхшээлтэй ч үе байлаа, бэрхшээлгүй ч үе байлаа, янз бүр л байлаа ирсэн. Одоо л яг эднэр том болоод манайх бол би бол энэ 3 хүүхэдтэй тэгээ уруулаа энд зарим нь ажилчин болоо тэгээд оюутан болоод одоо баг нь 3 дугаар курс тэгээд зайлшгүй шилжиж ирэх шаардлагатай болоод энэ саяхан шилжиж ирсэн л тавинд манайх шилжиж ирсэн. Тэгээ ээж маань тэгээ саяхан хөдөөнөөс ирсэн. Бараг сарын өмнө ирж байгаа дөө. Тэгэл ээжээгаа ирнэ гэл боо юм бэлдээл ах битээр манай ээж чинь байранд нэг сайн байж тасахгүй нөгөө гэртээ байвал гоё гэл ерөөсө гэрийнхаа нөгөө галдаа ингээл тэг галаат дээр галлынхаа элчинд ингээл байх амар дуртай тийм байр майранд нэг сонирхолгүй тэгээд ах битээр юу яасан хашаа дэш авсан тэгээд ээж минь тэнд одоо гэрээ барьсан амьдарч байгаа. Тэгээ ээж минь хаяа манахаар хаяач гэжтэй дандаа ихэнхдээ манахаар ирдэг. Цаг минутыг хоромхонд зүгээр өнгөрүүлдэг. Манай нутгийн хүмүүс. Цаг минут бол надад бол өстой алтнаас илүү. Одоо ямар ч маргааш ямар ажилтаа байлаа гэх чинь бүгдийг төлөвлөж олуулаа авсаал тэгэл бүхээс амжуулцал дуусч. Ахтай нэг хүүхэд байхдаа ээж тэр үед чинь цайнаа чандаг. Би тэгээд нэг жоохон юм чинь мэдэхгүй. Цай чанжил хийх нэг анзаардаггүй юм чинь. Манайхан чинь нэг хариулсан цай яа нэг хийд юм а. Дүүсэн цай гурилтай айгуу гоё. Одоо энэ хотынхан будака цай гэдэг юм. Гэхдээ манайх будаагүй мөртлөө ингээ гурилтай тийм хариулсан цай гэдэг байхгүй. Тийм нэг одоо найз хөндөө хийлээ амар инээдтэй. Манай найз хүн жигдэн гэдэг байхгүй. Хоёулаа ээж байхгүй тэгэл ямар ч хоёулаа хариулсан цай хийж уу гэж. Хоёулаа хийсэн чинь ямар ч ээжийг хараад ахтал юу яагаад хийдэг байхгүй юу? Гурил мөрл хуураад янз янз юм хийдэг байхгүй. Тэгэл санаж агаал хийлээ. Эхлээл баахан өөх хэрчээл, сүүл өөх хэрчээл тэгэл шараал тоон дотор тэгэнгүүтээ дээр нь ямар ч гурил хийж харагддаг гээл. Гурилыг хийгээл утгаалаа. Одоо хизээ цайгаа хийдэм бол гэж бодоод гайхаал. Нэгэн болголоо нөгөө тийч улбар шар өнгөтэй болгохтол нөгөө гурилаа болгож байгаа. Цаг нь хэлээ. Тэгээ цайг хийж дараа сүүгээ хийдэг байхгүй. За сүүгээ ямар ч хийж харагддаг гээл. Тэгэл дээр нь сүүгээ хийгээл зүгээр хөсгөө яасан чи ерөөсө цагаан өнгөтэй болдгоо. Нэг л улаан бур юм болоод идэг. Бүр гайхаад ямар ч юм бэ гайхаад сүүгийг хийгээл баг хичнээн литр сүү юу ч нэлээд юу боллоо. Дүүрэн тогоо дүүрэн улбар борол цай боллоо. Тэгэл за ямар ч цайгаан шинжлээд хоёлоо гаргаад ирсэн. Амсан чи амар гашуунтай. Тэгэл ээж тэр үед ажилласаа ширж илээ. Ээжийг дуудаад
өгсөн чи яаж та хоёр ч одоо юугаа хийцэн юм бэ гэсэн чи ингэж хийсэн гэсэн чи ямар хайшаа юм бэ өста хүний цайжин жахыг харж яхад яадаг гээл загнаа тэгэл тэрийг гаргаж нохоод өгчээсэн шүү дээ. Хүн ямар ч уухаа аргагүй айгүй юу болцсон. тэргээ хийсэн байлээ урлаа хэмжээнээс илүү хуурчихгүй шүү. Тэгээд амар гашуун болоод анх тэгээд гурлал амар их хийгээд тэгээ нэг тэрнээс хойш л тэгээд дүүсэн цаа яаж хийхийг заашаа тэгээд цаа гэдэг бол. Намайг одоо Нармандахын сухад хийдэг. Тэг би одоо ингээд нэхэмлэн үйлдвэрт ажиллаж агаад тэгээд говьд ажиллаж байгаа тэгээд тэтгэврт харцсан. Тэгээд одоо ингээд 5 хүүхэдтэй хамгийн том одоо охин маань энэ гэрэл дуучин гэрэл маа баг. Тэгээд одоо өнөөдөр яг өндөр насныхаа тэтгэврийг авчаад тэгээд одоо гэртээ одоо 3 охиныхоо одоо хүүхдийг хараад тэгээд бичдэг. Манай ээж говь комбинат руу сүүлд говь комбинат байгуулахдаа тийшээ орсон л доо. Тэгээд хэрвээ тэгээгүй яг нэхмэлтэй насаар байсан бол миний ээж Хөдөлмөрөө Баатар болох байсан байхаа. Айгуу мундаг ажилтдаг байсан. Ажилд их сайн. Тэр үуч одоо төлөвлөгөө өнтер гэл 100% давуулан биелүүлэлт өнтер гэл ярьдаг байсан шүү дээ. Тэг чин би ч нөгөө жоохон бахта аав ээжийн үйлдвэрээр Google орчдөг. Сэргэлэн наагур цагаар нь хүний урдуур хаагур болтчихжаад. Тэгэл ороод тэр самбар мамбар юм хүмүүс сонирхон цэнтрүү ингэсэн тийм хандлагатай. Тэгээд надыг одоо үйлдвэрт ажиллаж ахт хүртэл үйлдвэртийн өрмөн очиж хүртэл дуулж исэн байхгүй тэр хандлагатайгаа очиж дуулж исэн. Тийм. Бид нар ч одоо комбинатд л одоо хууч ажилтны ойрын гэж одоо хан улдүрэг болчиход байгаа шүү дээ. Тэнд л одоо үйлдвэрийн байранд амьдэрдэг. Тийм байсан. Нэхэмлийн шарт. Охиныхоо дуулахт л их уярдаг та. Юм. Тийм. Их уулж исэн үе гэвэл ээжийг нэг бурхан болоход нэлээх үйлсэн. За тэгээд тэр шивтэй. Тэрнээс бол тэгээд ер нь их тэгж хамаагүй л гоо. Ерөөсөө хүн бол хүн шиг л байх хэвээр. Хүн бол хүний төлөө байх хэвээр. Өөрийнхөө сэтгэл санааг те өөрийгөө одоо хүнд зориулах хэвээр гэж хэлдэг байхгүй юу? Надад бол хамгийн хүнтэй одоо хөрөнгөл миний одоо 5 хүүхэд. Хүмүүс зориулах сэтгэл миний хамгийн үнэтэй хөрөнгөлтэй. Энд нийтдээ хэдэн дуу байна? 800 дуу. Энэ дандаа ардын дуунууд уу? Дандаа ардын дуу. Дандаа ардын дуу. 800 дуугаас ер нь өөрөө хэд орчмын дуусан? Би цөөхний дуусан. Одоо энэ хараа энэ тоон ноттойгоо. Нүүр Монголын хуучин монголоор бичсэн юу би өөрөө ингэж юу яасан. Буулгасан. Үлэмжийн чанар намайг айгүй олон юмд хүргэсэн. Их олон газар аваачсан. Тийм дуул да. Бас үлэмжийн чанарт хайртай. Шо 4 цагийн тал гэдэг дундаа хайртай. Бас 4 цагийн тал гэдэг дуу намайг бас их олон юмд хүргэж байгаа. Цагаан цайлган сэтгэл шиг цасан цайдам алсадана оврин чатан тулсан олин таламин цауцана оврин чатан тулсан олин
Аягач. Оддын ээж нэвтрүүлгийн уран бүтээлчид бидний удаа хотоос 50 км-ийн зайд орших Гачуурдын их хуантай амыг зарлаа. Замд тааралдах 2-3 айлаас сургалсаар зорьсон айлтаа өчсөн. Харин сургалсан айл бүхэн харангийн чулуу батны ээжийг амдахгүй зааж өгснөөр бид төвгүй хүндэт зочинтойгоо уулзлаа. Нэг энэ харангийн чулуун батын хааны юм бол Тэр урд нь 2 дагавар байсан. Урд нь 2 дагавар байсан. Биднийх одоо тэр оройн байж нэг тэр оройн тэр байна. Заарахгүй. За. сайн. Ясээ хайлаа. Нилээ хайлаа. Миний хөө тэжээ даваад ир. Гахвана. Яах ургуулж авчих гэнэ өөсөө тавьчихгүй бол. Тий. Өөрөөр боомцсон байж тээ. Ара дэнтүү юу авчих. Ямар биш үстэй. Мөн. Мөн. Одоо гайгүй юу? Одоо хөөс тавьчих. Өмсөн ханаа. Яаж вэ? Эндээс оолоос. Энэ Украин бас ингэж байгаа ч тэр өвлийн цагт Украин дор дэвсч өгдөө штэ өмнө. Сэвгэр гэдэг нэр маань бол одоо аав ээжийн хөөрцөн нэрээ. Уг нэр нь бол хамхуу гэдэг миний нэрээ. Тэгээ одоо 81-тэй. 81-тэй гэж хамт хэлчихээ би 80 гарсан гэж хэлдэг. Өглөө хүүхдүүдээ басаа цай шансны дараа босно. Цайгаа уун нэг гашаасаар ч нэг өнгөж харна. Одоо нэг юм болж байгаа нь тэр хийж байгаа ажил нь тэр тэгэл цай цугаа уун тэгээ салхинд гарна. Тэгээд яг одоо нэг хүүхд болчихвол тоглоул ганц нэг тоглочих нь. Нэг гөгшин эмээ миний үеийн усуу завал ороод яхан хөөжилчих нь. Нэг иймэрхүү л ажилтай байна. Бидний бодвол айгүй их ажилласан. Тэгээ дээр нь одоо энэ ингээл ийм агаарт байж зүгээр ерөөсөө сонгож байгаа. Ядчил ингээл энэ уул даваал энэ хэдэн уулч даваал ингээл яагаал явчихна. Тий? Тэгээ Джеймс түүгээл бид нар чинь ингээл барины шилээр байна. За Батагийнх, Болдогийнх тэднийх гээл ингээл Джеймсийгээс тавьчихна. Тэгэл ер нь мөөхтэй газар бол мөөгөнд явна, Джеймсэнд явна. За тэгэл энэ малцал наан цан гэл ингээл явж идэг. Одоо бол бид нар юм хөргөхөө байсан л да. Тоглоно хаанаага миний хөө. Тоглоно хаана. Тинчаа. Тасварна. Манай ээж бол ер нь маш их хөдөлмөрч. Түүгээр ч гэсэн яг бид нарыг өөрсгөө тийг байлгахыг хүсдэг. Нөгөөтэйгөр өөрийгөө ингэж өдөртөж одоо залж чаддаг. Одоо ямар нэг юм болох өөрийнхөө сэтгэлийг барьдаг тий сэтгэлээ хатаа тийм л хүн. Хамгийн анхнаахаа цалин аваад аавдаа нэг инүүн шиг тийм бүрэн бодогтой нэг тийм үзэг харандаа хийдэг сав. Надад нэг том ачуур. Том ачуур. Игчтэй энэ том өвчтэй нэг том ачуур. Цэнхэр дандаа цэнхэр тийм ачуур ас зүгсээс. Бага наснд нуруунд дээр шанага буух үе бишгүй л байдаг. Харин Чукаг ээж нь яаж байсан бол Энэ нэг задгсан чи хүчгүрдэгвэ. Дээр нь мордчих жагаал нэг хэд сайн зохиж аваад өөрийнх нь гар айгуу бэртэй. Манай ээж чинь бид нарыг манай аав бол нэг тэгж нэг тийм гар хурж их би бол мэдгүй. Манай ээжээс л бид нарыг айдаг.
Ээж ирлээ гингүүт зүгээр. Манай саран миний дараа дээдлийг оронд орших гэж ингэж байгаа. Бид нар болохгүй хэрэг хийчихэл. Тэгэл ээж нь шууд л дээл барил ороод ирдэг. Тэгэл дээл нэг гэж барьж байгаа юм. Амьсгал гэж боодог аахгүй. Тэгээд талбай. Жоохон хөвгдөж чинь ер нь ингээл нүд нь юу ч харахгүй ингээд таг харанхгүй. Тэгээд амьсгалыг боочдаар нэг л амар ертөнцид л орчиж байгаа юм шиг санагддаг л дижлал. Тэгээд яаж дарахаа мэдж байгаа юм. Жоохон орж байгаа ингэж авахлаад жоохон тэрнээс өнгөлцөө харагдаад байсан. Тэр ягаад би тэгдийхээр манай ээж тэрлэгээр ингээд халуун зүүн тэрлэгээр толгойг нь боочход хураг хөгөндөг хөгнө байдаг да. Тэгээд тэр хөгнөөс хөгөнчихдэг. Тийм байсан. Тэрийг би санаад хүүхдүүдэд гэж толгойг нь баадаг гэсэн юм. Энэ ээж 4 хүү 2 охинтой. Урлагийнхан голдуу Чулуунбатыг харангийн чукал гэдэг. 4 хүн дөрвөлээ чулуунтай учраас Чулуунбат хүүгээ Бата хэмээн нэрлэдэг юм билээ. Нэвтрүүлгийн уламжлал ёсороо багийнх нь хочийг сонирхлоо л доо. Энийгэд өвтгөлээ. Манай 2 Бата байсан. Манай байранд. Тэгэл би тэгхэлтэй Бата харагднаа гэж тэгв. Тэгээ энэ яг нусан гэж гоочдаг. Цагаан нас Бата юу гэдэг нь та хэлэлтэй. Тэгэхгүй бол одоо 15 таа баг байсан тэгэхэд 2-3 дугаар ангийн юм байсан юм уу? Тэгээ гадаа нэг мөсөн юу та тэн дээр гулгаад нусан гоочсон да хүүхд араас барил. Тэгээд нусан цагаан нас Бата юу гэхээр тийм ээ би бас тийм ээ ингэж. Гэхдээ манай байрных нь ер нь тэр нэг Гозон Бата гэж нэрлэдэг байсан. Өндөр байсан. Би тэр үедээ өвгүүдээс тэгээ одоо юу аах вэ? Ямар нэг Гозон Бата аах. Сэвгэр ээж маань Монгол дээлээр гойж түүнийг илүүд үздэг. Би одоо зөвхөн зурган дээрээс нь хардаг. Манай ээж гол гоё л өснө байсан юм шиг. Айгуу. Миний өсөн захинаас өнгөрдөг байсан. Манай хүүхдийн ч бол намайг маш их гоё байсан. Их чи баян дэлгэр хаанаа бэлжээ гэж их баяа айлсан. Тэгээд жаахан хүүхдээр хавар. Тэгээд би ерөөсөө тэгээд олон хүмүүс галж нэг хүндтэй хүн байсан. Тэгээд дархан бэр хүндтэй хүн байсан. Тэгээд жилдэл 2 атан тэмээ атарч өгнө. Одоо хасаа байхгүй болсон хойно ирсэн. Одоо өөрийнхөө дуртай таймыг аав гэж. Тэгэл манай энэ хүүхдийн эцэгчин ер нь их намайг гоёхдаг дуртай. Би дандаа Монгол дэл өмсдөг байсан. Ер нь Монгол дэл өгөж өгсөн. Бүгж авах юм бол 2 л бүгж авна. Ер нь дандаа асар юм хэрэглүүлдэг. Би өөрөө бол нэг тэгээд зүгээд бай гэж бодлоо. Дуулаад байх. Намайг хэлдэг. Өнөөдрөөс эхлэн анаас нь ч үлдсэн байгаа юм. Эхийн хайрыг тэнгэр гэвэл энэ дэлхий алгын чинээ. Ангир уургийн хур гэвэл энгүй далаа туслын чинээ. Энэ ээжийг дүгнээд ч юм уу аль эсвэл ямар нэгэн сайхан үгээр хэлэхэд дэндүү багадмаар байсан юм. Тэгээд ч ээжтэй хүн жаргадаг гэдэг нь ч энэ үзээ. За одоо тэгээд ээж тэгээд одоо сонгуулиар хүнд өгөх гэж байна. Хоо намдаа. Яагаад тийм юм санаа? Би яах вэ? Хоо намаар хүмүүс чивч. Тэгтэл ахт. За би ч баста. Би ч нэг тийм ус төчөд идэх юм биш шүү дээ. Надад бол өөр сонгуулж явахгүй. За. Тэгээ зөвхөн явж идэх. Надад үгүй юм ахч. Би яхад тэгтээ хэлбэл ийм байхгүй да. Манай ээж чинь нөгөө хэлбэлцний охин гэж байгаа байхгүй. Манай имиж одоо нөхрийн одоо тэ одоо энэ аав тэ 30 дэд нь атсан гэж. Манай аавыг 24-т байхад нь хэлмэгцсэн байхгүй манай аав. Үгүй аваа ичтэй гэсэн чинь. Манай ээж 20-т л байсан. Тий. Тэгээ хоёр ахтай. Тэгээ манай ууч зүгээр 20-т ялгарч юм уу? Тий. 24 давтаад нь алчихгүй юу? За тэгээд ингээд хэлмэгдсэн хүмүүсийг цагаач байгаад хаад одоо тэгээд шинэ дэлбэг дооч хийсэн байх шүү дээ. Тэгээ байр өгөхгүй юм манай имэд чи байр өгөөд сая төгрөг өгөөд тий ээжид сая төгрөг өгөөд хэлмэгцээ цуудад өгсөн шүү дээ. Тэгээд дэлбэг дооч сайн байдаг байхгүй юу та. Тэр тийм тэр ч сайн. Тэгээд шүү дээ. Нөгөө сая төгрөг хоёлаа 500 хувааж аваад тэгээд цаг явуулсан. Тэгээд цаа. Тэгээд дуусчих. Аа энэ тийм.
хатан явж. Ээжтэйгээ нийлээд бөмбөр явдаг үстэй. Хаяа нэг бөмбөр явж идэг. Идэх хэмэл зам болж ирнэ. Өөр тэгээд бөмбөрөөс битгий аваа тэр муухай захаа гэхгүй гэсэн чинь. Манай тэр эми бол биш үү? Бөмбөр хамгийн гоё зах мэдүү. Ууц газар бөмбөр шүү гинөө. Тэгээд боцаар ярьдэн штэ. Тэгээд биш штэ юу гинөө. Тэр бөмбөрийн энэ чинь нөгөө айгүй хүн аваад хурдан өөрчлөгддөг гинэ салгиддаг. Тэгээд энэ айгүй тийм шинэ юмуд байдаг гинэ. Тэрнээс биш тэр чиний бодож идэв муухай уучин юм тийм явтарсан мууцсан байдгүй харин гоё зах гэдэг аахгүй. Тэгээд одоо би ээж за та яваад биш тэр найз байж одоо юу гэх тийм аваад цатгаа дээ. Хөдөр тоглол. Канааст тоглол. Ховж үгээр тийм үү? Амтан моол яа тийм. За тэгээд биш тийм гадуур тийм тийм үстэй эсвэл гадаасаа суугаад лам бие гэдэг одоо тийм яг тийм яриа тэгээ ингэ юуч битгий хийгээд ахлаа. Үгүй хийн. Би хийх тартай. Гэлбэр ингээл. Хийхгүй чадахгүй. Юу хийхгүй чадчихгүй гинэ. Тэстэй яа. Тэгээд ийм барины шилэр ингээд багын юу яаж хийж байна юм. Айсын амш. Айс эсвэл чатраг нь ингээд чанаа тэгээд дүүр өрчдөг байхгүй юу? Айваа. Ам цаагцсан байна. Тэг биэн цаа тийм биз дээ. Натурал юм биз дээ. Тэг. Тэгээд тулаан цаа байс дээр миний чичгээд дагууллаа. Өөрхөн чинээ гэдэг шүү дээ. Гүй юу чи байх шүү дээ. Яа тийм миний чичээд. Энд чинь тэгж ихлий мэрийг ихбэ. Энд чинь их жоохон ширүүндүү. Үтэн багийн тэгээд хэнэггүй. Манай энэ байшин гадаа нэг ногоон самчлаад байхгүй. Тэгээд энэ байр тэр байрны өшөөд хүчээр бүгдээрээ цугаал. Тэгээд авсан гасан болгоныг яриад цугаад идэв. Намайг чи ийшээ гол ийшээ арч яриад ийшээ гол ийшээ арч цаагаад. Би чи тэр самталтаа цугаад идэв тийм ярьсан. Үгүй. Ярихгүй гэх юм. Хавж энэ тэр юм тийм ярих таа. Яа тийм. Тэрээс хол байх тийм. Би энэ миний зурагч чи манайгаас хамаатай шүү дээ. Манай аав дүү. Тэгээ амлаа хараад энэ авьяастай хөхтэй энийг ерөөсөө авьяас төрсгөөлийн сургуульд оруулъя гэдэг. Тийм. Тэгээд хөөж охин байсан байгаа биз тийм. Өстө. Чихмиг бүр яагаад байгаа. Бас тэлтэн. Тэ. Надад байгаатай тэгээд их сэрхий хөхтэй инж тэгээд бас эцэг гэдэг тэр явахгүй гээл. Уйлаад. Замдаа тас хүндлэн гихтэстэй. Тас хүндлэн гихтэй тэр нэгдүгээр цэцэрлэг явдаг байсан. Тэгээд цэцэрлэг биш. Тэгээд юундаа уйлаад ирсэн. Тэр явахгүй гээл замдаа хүндлэн гихтэд уйлчихдаг тийм хөхтэйсэн. Тэгвэл манай ширсээр хагаад байж. Ширсээр хагаад авч идэв. Би чинь ажилтаа юм чинь яаж ийнийг харч байгаа. Тийм л хөхтэйсэн. Тэгээд ангидаа юм чинь их сэрхий атман л гэдэг байсан юм. Ямар атман бүр. Ангидаа. Тийм. Тэр нагаас нь бол багасаа л мэдчихсэн тийм. Тийм. Их гоё бичдэг. Гар амтэр их гоётэй. Гар амтэр би бас гар марыг хайрлаж энийг хэлэхгүй гэж. Тэгээд тэрний мэдсэн юм шиг сүүл бодох нь би нэр мэдчихэд байсан юм байна. Тэгвэл амжилттай нарийн марыг ууж үзэг уудгүй. Хамаг архив дээр жигнэж ирэлдэг. Тэгвэл жирсэн. Яг дээр нэг залуухтай 3 хонд уугаад үхэн гаалтыг гэлөө. Тийм. Ястаа. Тавиг бол ерөөсөө зууч шүү зүгөө. Харин манай тэр мөр би чи өөрөө амт бас тавиг дад чинь нэмээ ууч тэ. Амаа чи. Манай дэжээс ээж надаас тийм. Аль бох тавиг татахгүй аа. Та сэтлөө. Би бол ерөөсөө бүгд ингэ шүү. Энийг аюулгүй хэрэглээ. Хүний дээр гарах гэж үтгээд өөр хэрэг байхгүй. Хүний доор нь авах болохгүй. За юу. Тэгэл та сондоо явах хэрэгтэй. Хүнээс илүү мэлүү тийм байж ерөөсө болохгүй гэдэг ингэж хэлдэг шүү дээ. Тэгээд одоо тэр зөв. Манай бас нэг үлгээ дааваад айгуу даав шүү дээ. Хүнтэй насандаа хэрэглэж үзээгүй үйл яах вэ? Би гэсэн чинь баг сайн дээр хэлсэн баг. Оо тоолсон. Хайж юу юм бэ? Ямар ч юм 100 мянга. Энэ хоёр дахь тэр бүлгээр юу ч хийж байгаа гэдэг юм.
Хүүс тэр чинь хараа хүн намайг загинжин гэж бодоод байдаг байхгүй. Зам дээр би аюу аштайгаа ярьж байгаа шүү дээ чинь. Уг нь бол та яа загнаад юм бэ? Би хэдэж юм загин. Гүй та загнаад байгаа юм шиг ярих юм аа гэдэг. Ингээд Би нэг юу яасан? Та өдөр явжсэн биз дээ. Эхлүүд явж байхгүй юу? Тэгсэн чинь нэг хүүхдэд зодоод ах юм. Тэр хүүхдэд тэр хараад түр хашиж үйж байлаа. Тэгэхээр би очиж ээжийн зарахгүй юу? Шатаа юу гэж өгдөг байгаа зодоод байгаа гэсэн чинь. Чи юу инаач миний хүүхд юм бэ? Чиний хүүхд нэр аваад тань. Чиний олон хүний дунд хүүхд зодод хэн бэ чи юм уу? Ээжтэй нүр золчих юм. Ээж нь тэндээ залж болох гэдэг хэд дондор миний Ихтэй чи нөгөө хүүхдний шидэ боолоо заяа. Чи ээжний хүүхд ингэж золтоод хаад чи дигний. Тэргээд оруулаа байлаа бол зодод энэ болгоо хийж яг. Яа стэнээс л зүгээр тажбаг өгөх байсан гэж шүү дээ. Энэ ямар үйл хэлцээ чинь. Яг чиний зайг оостой манайч гэсэн. Багцаатай амьд тэ юу ширгүү. Хажууд шиг нэг юм ч маягтай сууж яасан. Ламбатар таяараа тань шээ. Намайг чиний шумлаа ирсэн нэр бол. Шумлаа гарч. Энэ бага хамт байгаа мөчтэй л одоо мөч болгоныг л одоо ад жаргалтай сайн сайхан байлгахын төлөө одоо бид бүр тэмцэх хэрэгтэй гэж би дүнтэй хэлдэг өөрөөсөө боддог. Хүүхдүүдтэй ч хэлдэг. Тийм